Хүмүүс хоорондоо их ярьдаг. Угаасаа бидний амьдралыг бурхан зурсан, хувь тавилангаараа явж байгаа. Зурсан заяа төргөөр явж байгаа гэж ярьдаг те. Хэрвээ үнэхэрийн тим яг 100% амьдралыг тим гэж үзэх юм бол бид нар сургууль сурж, ажил хийж, хэн нэгэнтэй хандлан сууж, амьдрал зохиох ямар шаардлагатай. Тэрийг бид нар бодох ямар шаардлагатай. Зүгээр байж итл гинт ингээл өөрөг даалгавар орж ирэл амьдраа явах ч яа болохгүй юм. Гэтэл үнэхээр ийм биш учраас бид нар зоригтой байх гэж ямар нэгэн зүйлийг хийж бүтээх гэж бүр цаанаасаа тэмүүлдэг штеп. А нөгөө талаар бас юм үзэлтэй хүмүүс байдаг л да. Ер нь утга учир юм өгч яадаг юм. Өнөөдөр өөрөө сайхан амьдраа гэдэг те. Энийг бол яг философт бол нигилизм гэж үздэг штеп. Ингээд аливаа зүйлд тийм утга учир өөр ингэсэн мөн чанар байхгүй. Хэрвээ аливаа зүйлд тийм утга учир мөн чанар байхгүй бол бид нар яагаад юм сэтгэл ханамжгүй ямар нэгэн зүйлийг ирж хайсаар яваад байгаа. Тэгэхээр өмнө нь ярьсан аль ч зүйлс байлаа гэсэн энэ бол туйлын үнэ юм биш юм байна. Ямар нэгэн байдлаар бид нар одоо тийм утга учиртай амьдрах тэр зүйлийг ирж хайд юм байна гэдэг нь бол тодорхой. Тэгэхээр бид нар бол амьдралын утга учирыг хайх эрх тухай яриаггүй. Зөвхөн таны хувьд утга учиртай амьдрах тэр зүйл чи юу юм бэ гэдгээ тодорхойлох нь маш чухлаа гэж үзэж байгаа. Тэгээд хүмүүс ярьдаг л да аз жаргалтай байхыг хүсэж байна. Зоригтой баймаар байна. Амжилттай амьдрмаар байна. Болно. Яг л бид бүгд энийг хүсдэг те. Гэхдээ юуны тулд нэгсэндээ бид нар зорилгоо яаж тодорхойлоод байна гэхээр нэг барилга барьж зорилго тавиад байгаа байхгүй юу. Гэтэл тэр барилгыг бид нар юуны төлд барьж байгаа гэдэг тэр нэг үнд бий болох гэдэг үн цэнэ эхлээд олж харах нь чухал гэж яриад байгаа. Тэр барилгыг настай хүмүүсийг асрахад зориулж байгаа асрамжийн одоо газар байгуулахаар хэрвээ тэр барилгыг барих гэж байгаа бол одоо доторх засал нь ямар байх юм. Тэр настай хүмүүс зориулсан шат те аюулгүй байдлыг яаж хангах ингээд маш олон тийм чухал детейлүүд тэнд яригдана. Дээрээс нь Монгол улсад барих гэж бол өвлөө улиралд яах юм. Хэрвээ одоо гадны дулаан орнд барих гэж бол борооны улиралд яах юм гэдэг нөө гадаад хүчин зүйл, дотоод хүчин зүйл маш олон зүйлийг бодож тэр барилгыг барих ёстой. Гэтэл бид нар барилга барихтаа ингэж анхаардаг гэж өөрийнхөө амьдралыг бий болгож босгож барихтаа яагаад энэ бүгдийг анхаардаг юм бэ гэдэг л бидний хамгийн том асуудал байгаа шүү дээ. Энийгээ бид нар хардггүй учраас зорилгууд нь жил жилдээ дуусчдаг, хэдэн сар болоод дуусчдаг. Зорилгод хэрэгжүүлээд дуусах үед нөгөө утга учиргүй амьдрал дахиад үргэлжилдэг. За тэгэхээр бид нар яг тэр барилгыг барихтаа тэгж анхаардаг шиг амьдралаа анхаардаг маш харамсалтай. Эрик Фром бас хэлсэн байдаг л да. Хэрвээ та бүхэн сонирхож уншдаг бол та ямар нэгэн утга учирыг ирэхгүй болохгүй байхыг хүсэж болно. Гэтэ амьдрал танаас таны амьдралын утга учир юу юм бэ гэдгийг байнга асууж шалгах болно гэдэг. Тэгэхээр бид нар хүссэн хүсээгүй утга учиртай амьдралын төлөө явж байгаа. Тэгээ бас монголчууд бид нарт байдаг нийтлэг ганц бид нарт шилтэй олон улсад байдаг нийтлэг зүйлхээр би Монголоос явчвал гоё амьдрна. Гэ бид нар хүсэж байхад зарим нь би Монголд очивол гоё амьдрах юм байна гэдэг хүсэл мөрөөдөлтэй хийж байна. Бидний хүсэж байгаа Швейцар улстай жишээлбэл Америк, Швейцар юу гэдгийг тийшээ очивол бид нар аз жаргалтай амьдрах юм шиг бодож идэл тэнд байгаа улсыг чи ирэх ахиад тэр улсаас гарч явахыг хүсэж байгаа. Тэгэхээр бидний аз жаргал нөгөө утга учиртай амьдрал чинь хаана байхаас хизээ байхаас үл хамааран бидний дотор л оршино. Хэрвээ бид нар яг энэ сэтгэлгээтэйгээ яг энэ готрон байдалтайгаа утга учиргүй хിവэрэ Герман явах юм бол Америк явах юм бол энэ мэдрэмж бидрийг хизээч орохгүй. Тэгэхээр юу гэж хэлэх гээд байна гэхээр эхлээд та өөрийгөө танин мэд, өөрийнхөө учрыг бол та ямар нэгэн зүйл бүтээж, бий болгож, хувь нэмэр оруулах тэр зүйлээ олж ав. Хэрвээ тэр зүйл үнэхээр олохгүй байгаа бол таны хийхийг хүсэж байгаа тэр зүйлийг хийж байгаа бусад хүмүүсийн зорилготой бас нэгдэж болно шүү дээ. Тэр хувь нэмрийг оруулж болно. Тэгэхээр энэ бүхнийг одоо ингээд мэдээж яриул маш их хугацаа орох учраас яг хүн бүхэнд бас хүртээмжтэй байлгах үүднээс би амьдрах стратеги гэдэг бас бүтээл гаргасан. Тэгээ та бүхэн хэрвээ сонирхвол амьдрах стратеги номыг бас авч уншиж сонирхоорой. Нэгсэндээ миний одоо ярилцлага өгж байгаа, ярьж байгаа тэр бүх зүйлийн агуулга энэ номонд бас багтсан гэсэн үг. Тэгээ эцэст нь хэлэхэд хүн бүхний хүсдэг зүйл бол бид Маслоугийн хэрэгцээний шатлалын онолоор ч гэсэндээ байдаг штэ. Бид нар бүгд хүндлэгдэж, хүлээн зөвшөөрөгдөж, хайрлагдаж амьдрахыг хүсдэг. Гэхдээ бид нар хэн нэгнээр хүлээн зөвшөөрүүлж хүндлэхийг хизээж хүчээр хийж болохгүй.
ямар нэгэн эрх мэдэл, албан тушаал, мөнгөтэй байхыг бид нар хүчээр хийж чадахгүй. Харин яаж бий болох вэ гэхээр хүнд хэрэгтэй зүйлэл хий. Хэрвээ та хэн нэгэнд хэрэгтэй зүйл хийвэл, хэрвээ та хэн нэгэнд хэрэгтэй хүн байх юм бол таныг угаасаа л хүндлэн, таныг угаасаа л хүлээн зөвшөөрнө. Тэгэхээр тэр бүгдийн эхлэл бол та өөрөө шүү гэдгийг танд бас дахин хэлмээр байна. Баярлалаа.